Зэйвэц хаан намайг удаа хүлээсэн үү? За намайг ч хүлээдэг хүн гэж байх штэ ямар. За тэр чих энэ удаа арай нэг өөр бичлэг хий гэж бодлоо. Юу гэхээр та нарт маш гоё кино ирдэг заяа. Тийм болохоор дардыг юмудаа дар. Окей. Цаашдаа ч юу нэг тэгээ кино яриа явах бах. Дан гац хипхоп гэж бодож болохгүй штэ тий. Энэ удаагийн ярих кино бол өнгөрсөн оны 4 сард нээлттэйсэн гол дүрд нь Wande Bomb-ийн гишүү Wande тоглосон хамгийн сайхан хоёр. Шууд бичлэг рүүгээ орцгоё. За тэгэхээр кино маань Wande-гийн нэг жижигхэн монологоор эхэлдэг. Би нэх уянгалах гээд байгаа юм шээ. Гэхдээ өөрөө ирэхгүй ийм үгс гараад идэв. Харахад бол жирийн л. Гэвч хорвоод ирэх ямар ч охин тэр шиг онцгой биш. Намайг зүгээр л гацаачихдаг. Тэрнийг нинжин гэдэг. Удалгүй дүрс солигдож хитэн залуус хөөцөлдөж эхлэн. Тэгсэн тэр дунд нь манай Wande байж ахын тэр. Намайг бол бат. Ямар нэгэн гадаад очмоч байхгүй. Урд тойноо илүү дутуу юмгүй зүгээр л бат. Харин энэ гурван хацыг бол таних ч хүн байна. За болоод өгөө өгшөө чамааг чи Wande гэдэг сэжим мөр хийт дуутай. Хүй юу лээ? Өө нэр чи кино штэ те. За тэгэхээр одоороос түүнийг Wande биш бат гэж дуцгаах нь шүү. Энэ бол манай киноны гол дүр. Манай бат сэлээ эвгүй хүмүүстэй оролцож дээ. Амар нохоо мохоотой. Тэгсэн урт төстэй нохоогоос хол тавьчихаа л чи. Нохооны эзэн дэмиштэй өгшөө. Тастаа зүг жижиглэн болгоо ич штэ гэсэн чи. Нөгөө хүн зүгээрээ би арыг нь дааяа л. За тэгээ нохоогоо султал. Хөөхий юу уурч тасдах хай. За тэгээ дахиад хөөцөлдөж гарна да. Нилээ муур хулан болж хөөцөлсөн эцэст бат мухарднаа. Нохооны эзэнд ядарсан бололтой. Одоо болио өгчөө. Зүгээр манийхаа нохоог өгч. Чи ямар эргүүс даваа гэж байна. Манай бат ч өөдөөс нь маа ингээ нохоогоо ав стамн гэж хөлбөмбөгийн бөмбөг цөлж байгаа хитэ өөдөөс нь өшгөлнөө. Хүү байж да. Өө за одоо л кино жигнэсээ эхэлж байна да. Зэн ахаасаа машин юуны гуугаа зогсож байгаа хөөхөө охин бол киноны гол дүр нинжин. Ахан чихэндээ машинаа өгөхгүй. Би чамд юу болж газарг нь хаа хол шанд руу явуулах юм бэ гэхэд нинжин би хичээлээ их гэж явж байгаа штэ. Ямар шоу зугаац ингээл хөөх гэж байгаа штэ л гэмт. Ахынхын ярианаас бид түүнийг удахгүй болох гэж байгааг нь мэдэж авна. Мөн түүний байр, машин гээ бүгд лизинг амьдрын төлөө өчөөж яваал нэгэн залуу хүн байдаг. Ахан чихлээд үгүй гэж байсан ч сүүл рүүгээ за муу эрхийн балаад хайртай юм да гэд машины төлхөөр өгөөд 6 сайн зураад ирээгээд бол машины төлхөөрөө өгдөг. Манай нинжис дотроо бөөн баяр ахтай хайртай шүү үнжи мүжи аачи баачи дүүн том болохоор танд гоё бэ зурууллаа гэд панаалтаад. Бэ зуруулах чагаад бэ зөмсүүлчих үедээ. За ингэж ахыгаа панаалтаад ирэх газараа ирээ зураг зураад байж байтал цаана нэг өвөө халуун байна шүү гэж сууж байдаг. Нинжин ч өвөөр нь ирж харснаа халуулахгүй яах вэ ийм за өртөө дэлтэй чинь гэж хэлээд өөрийнхөө уужсан цайнаас өвөөдөгдөг. Эндээс харахад манай нинжин бол гинэн хөөрхөн сэтгэлээрээ цайлхан яг л ээжийг хөөрхөн хүмүүжлэх гэдэг мэдэгдэж байгаа үед өвөөг цайгаар дайлчаад за би хэжлээ гаргая дөө гэж морь унахаар явдаг. Сайн байна. За сайн байна. Морь унах юм дөө. Тий. За. Хотын өгтөж чи чинь хараа. Морноос айгүй сайн өгтөж шүү дээ. Оо би тийм сайн биш аах. Гэтэ мориноос яадаг монгол хүн гэж байхгүй хаа. Тийм. Монгол хүн бүргнээсээ барьдаг. Гэтэ яг чи бүргнээсээ бариад яваа. Гівч гинтхэн морь хамаг урдаараа хавцлын ирмэлүү чиглээд гүйчихнэ. Нинжинч за ингээл үхтийн байжээ ээжээ авраарай гэд байж байтал хаанаас ч юм манай бат зөрөгтэйгээр гарч ирээд нинжинг авардаг.
Тэ. Ажилт юу вэ? Толгойд өх. Энэ гар яаж салгаж байгааг хартаа. Миний ч гэсэн бүр сүлдчихлаа. Чи жижигхэн турхаа юм байж яасан муухай хүнд юм бэ? Доктор салганаад байна. Босч явах алхацгаах уу? Жаагаад юу ч ярихгүй. Гэрээ юу ярихаар мэддэггүй. За болоо миний хөвгчүүлээ зүгээр танилцаачтай гээд байж байтал миний үгийг сонсон бололтой. Би дүрслэгийн 2 дугаар курс. Уран зураг анги. Би мөсөн угсаатан зүг анги 2 дугаар курс. Удалгүй нинжин баярлан сэтгэлээ илэрхийлж тэврийгээд манай хоёр тэврэлтнэ. Нөхөрсгөөр тэврий гэснийг нь буруугаар ойлгох үдэ. Яана би юу хийж вэ? Шууд л тэврий идэргээд энэ одоо хандраад байгаа мах та. Энд чи харин дуртай охин уу юу? Гээл зүгээр хоёр талд бөөн бодол. За тэгээд удалгүй нинжин түүнийг нөгөөдөр болох төрсөн өдөртөө уурсаар манай хоёрын хот руу буцах цаг нь олноо. Бат гэрийн гадаа эртл охин дүүн унтаагүй байж байл. Удалгүй үзэг солигдож Батын найз охин нь машин дотор нэг эртээ заваарж байгаад Батад гардуулнаа. Тэгснээ хайраа чи юу хийж байгаа юм бэ гэх манай Бат ч өдөөснө. Яагаад би чамд дандаа юм хангалтгүй байд юм бэ? Гэхэд өнөөх нь юу яриад байгаа юм бэ хайраа? Чи минь надад хангалттай штэ. Би чамтай хайртай штэ. Чи намайг буруугаар ойлгоод байна. Сая юу ч болоогүй гэж штэ. Хушиг сэгтэл үлээж гарна да. Тэгснээ агаа найзаач гэх шиг банцсан хүн балаарнаа гэж. Манай Батмаач заналтай нарахгүй. Одоо зайлмуу бич минь гэд хөгөөж явуулдаг. Зөв штэ. Иймэрхүү зүрхээрээ босгосон амьдралыг бүхсөөрөө нураадаг бичтэй амт байснаас санаа амар ганц бий явжсэн хамаагүй дээр юм да. Дүүн энэ бүх үйл явдлыг сонсоод бид хоёрыг ажиглаа л байсан. Тэр ихч яагаад тань тохирох хүн бишээ? Уг нь миний ах чинь гой залуу штэ. Та зүгээр л өөртөө тохирох хүнээ хайрлаа гэд ахыхаа сэтгэлийг хөөрхөн харагдаад л. Дүүгийнхээ үгийг сонссон Бат. За одоо болноо. Бити том хүмүүний яриад. Орондоо бити уцаа барьж ороотой. Танаа үеийнхэн гэж бүгд нойрны асуудалтай сүлдэхгүйд байх юм. Орлууга уцаа авч ирэх бойл гэж сануулна. Манай хоёрыг ийхүү ярилцах зур аав нь машинтай хөвгмөж чарлуусаар ирдэг. Тэдний ярианаас бид аавыг нь мундаг мис заслын эмч болохыг нь мэдэж авнаа. За тэгээд цаг хугацаа нэлээд явсаар нинжингийн төрс өдөр нь болсон байдаг. Удалгүй нинжин Батыг нэг өрөөлөв дагуулж орно. Яг яах гэдэг нь вэ? Арай манай Батыг маань сонгодод таячихгүй байгаа. За уучлаарай, ёстой буруу юм бодсон байна. Дуудулж өгч ирсэн байж тээ. За гоё юм оо, гоё. Атаархмаар энэ цусаараа тээгэл гэж зүгээр. Ийм гоё хайртай уучрах юмсан. Манай нинжин маач Батаас шууд асууж байна. Чамд уулдаг өхөн байгаа юу гэхэд Бат байгаа. Гэтэ өчтөр болцсон гэд болсон явдлаа хэлээ. Гэхдээ би араас нь ерөөсө харамсаагүй гэдэг. Угаасаа харамсаач яах вэ те? Одоо ийм хөөрхөн гинэ цайлган нинжин гараад ирсэн юм чи. Одоо энэ нинжингээл өөр юм болох тоо Бат минь Харахасаач өмнө чамд дурлсан би бодлохгүй. Нулимс хэрэг хайртайг минь нотлохгүй. Шүргээдэл тоггүй миний хамаг би. Зүн савн мен чи нэг тийм инээдийн цанингийн. Үүний дараа нинжин Батад өөр тохиолдсон явдлаа эхнээс нь ярьж өгдөг. Тэгэхээр нинжин маань жилийн өмнө ахыхаа машинд явж байгаад шүргэлцсэн цагдаа нь өмөөлж авах хэрэгтэй гэжлээ дагуу өмгөөлөгч авсан. Гэвч нөгөө өмөөлч нь гэрийнх нь гадаа ирээд уулзъягээд нинжин нэг ч бодог уулзсан юм байл та. Энэ нөгөө киноны ихэнд харагдан залуу ш нөгөө Батыг араас нь хөөгөөд байсан. Сайн уу? За сайн ахаа. Ахаарч биш. За миний зүгээс бүрдүүлэхээр юм юу вэ? Зүгээр чи гэж болно шүү дээ. Харин сая жоохон хүндлэлгүй санагдал тэгээд бодчихлаа. Өнөөдөр хоёулаа ажил ярихгүй. Би жоохон ядраад байна. Нэг хөзөө жоохон байгаад өгчдөг хөө. Юу гинэ? Юу би чадахгүй. Яста тэнэгтэж өгсөн. Сургууль дээр байнга ирнэ. Надтай зүгээр юм ярьж байгаа хөвгүүдийг л айлгаж хичээгээл. Сүүлдээ энэ бүр гэрийн цонхны гадаанаас зураг энтер авч маавал. Бүр байд суух аргагүй болсон шүү дээ.
Facebook, Instagram-ыг бүгдийг блоклоод ч яаж ч юм шинэ хаяг нэгээд л ороод ирнэ. Бүр хэдэн зуун удаа. Надаар бүр өвчлцэн. Чамд тэгээд таалагдсан бол нэг бол ахтаа хэлээд нэг бол цагдаад хэлэхгүй байсан. Гүй ахаа шууд зүхтаачтай. Би бүр цагдаад ч хандаж үдсэн. Өөрөө өмгөөлөгч болохоороо тэгэл мултарчин. Тэгээд ч манад ийм асуудал тоодгүй юм бэлээ. Чи сексийнхаа асуудлыг яаж шийдэж байна? Юу яриад байгаа юм бэ? Үгүй. Яах ч юм. За тайван байж л та. Жинхэнэ гаж донтон байсан. Яа бүр. Энд чинь зүгээр л хүн хоорондын байдаг л асуудал шүү дээ. Юунд уурлаад байгаа? Чимээ одоо юу юм? За болоо өгшөө ингэж эмхтэй хүн найрна гэж юу вэ? Манай нинжиг андуураад л байна да. Энэний орд нөгөө Батын Экстэй уулзсан бол дуртай нарахгүй хүлээж авах байсан да тий. Удалгүй нинжигийн утсан дугарч ах нь эмдэг дээр л дууддаг. Эмдэг дээр очил эхнэрийнх нь бие байдал маш хүнд төрхийн өндрөл болчихсон байж байдаг. За байз яах вэ гэд аргаа бараад байж байтал Бат аав руугаа залхана. Аав нь мэслийн юм шүү дээ. Байна уу? Автаа анаа. Аав нь чаглааг амжилттай хийсний үр дүнд ээж болон хүүхэд нь ямар ч асуудалгүй болдог. Али тэрвэрлдэ. Хүй биш. Хөрсгөр. За. Ой. Үнсэлдэхэд арай эртүүгүй юу? Над ч гэсэн тэгж санагдлаа. Энэ үйл явдлын дараа Бат гэртээ ирсэн боловч нинжигийг цүнхээ үлдээгээд явцсан байлаа. Шүнжин сууж хийх бие даалттай болохоор очиж авахаас аргагүй төрнө. Гэтэл нинжигийн гэрт нөгөө өлбис юм чинь ороод ирчихсэн байж байдаг. Нинжи орж харлаад чи юугаа хийж байгаа юм бэ? Зайлаач гэдэл өнөөхөр бүр дүрдээ итгэцэн хайраа идэр. Йоо. Улаарсан бох шиг муу амьсгаа нинжиг маань юу юугүй л хувцсыг тайллаа шүү. Бат гэрийнхэн гадаа очиж залгахтал уцыг навснаа. Би нөхөр нь байна. Чи яг яах гээд байгаа юм бэ мө гүлэг минь гих зур нинжин туслаарай гэж бодлоод Бат ч түүнийг аврах ёстой гэдгээ ойлгоно. Тэгээл хаалхын цэцэд огшоод онгоолохгүй болохоор цонхоор норхоор шийднэ. Шатаар бууж явахдаа цагдаач дудаад дамждаг. Цагдаа яваад руу дуудлага өгөх гэсэн. Өө хүүдий уг нь нэгдүгээр яг дээр чи манай гантулга бүр лаадаг үсттэй. Танаа байрнуудын камерыг шалгалаа. Энэ бигцгээд нөхөр өглөө 9 цагаас хойш танаа гэрийн гэрээр эргэлцсэн байна. За тэгэхээр энэ итгээд тасан сэргийлэх, саатуулах арга хэмжээ бидрээ. Та хоёрын дээр гомдол саналаа тодорхой бичээд өгөр. Ким Кардашиан, Кейт Бекинсейл хараал идэг. За энэ явдлаас хойш 2 сарын хугацаа өнгөрч манай хоёр маань ч үерхжээ. Гэхдээ манай хоёрын үерхэл нэг тийм хүндийж гэх юм уу, эсвэл ичим хийж гэх юм уу мэдгүй. Ямар ч тач хоёр биенээ хайраач гэж дуудахгүй, бүр үнсэлцдэггүй заяо. Зүгээр л тэрвэрлдэг. Манус бол яадаг үлээ. Үнсийгээл дэгнийхээ ам руу орших юм үнсэлцсэн мүсэлцээ адилаа. Завсар зайгүй хөтөлцөө өдөл.
Шал өөр ийм үргэлж бас байд юм байна шүү манайхаа. Манайд нь бол зүгээр шууд л үерсэн өдрөө л үнсэлсэн шүү дээ. Тийм биз дээ. Хөөе. 2 сар болж иж үнсэлт арай эртөөгүй юу? Би өгөн чи Викторийн охтууд банд нарын нас аль дээр өнгөрцөн гэж ойлгоод байгаа шин. Тэгээд өрцөл үлдээ гэж юу? Манай бат сүулдэ бүр тэсгээ байсан уу яасан. Чи ер нь яагаа ингэж идэм бэ гэж шууд чулуугаа асуулаа. Тэгтэл нинжин маань ариухнараа нэг ч удаа хийж үзээгүй дээ хэлж мөн үерхлээгээд заавал чи хоёулаа үнсэлцэж үүлэн борооны ажил хийх албагүй. Бүх зүйл нандин багцмаа үнцэнтэй гэж хэлдэг. Вау, ямар гоё юм бэ те. За, тэгэхээр харж ав. Шууд үнсэлж үгэлзээд л ингээл үүлэн борооны ажил хийдэг юм байна шүү. Мэдээж үүнийг сонссон Батын хайр нь хүрдэггүй яах вэ? Шууд л очиод араас нь тэрхэн тэр. Тэгэж өдөө зэрэгтэй байж үлдсэнээс Тэгсэн чинь удалгүй араас нь нинжиг нийгэм нохож байгаа нь мэдрэгт. Эргээ тартал болдоггүй борон годоо цэвүү гэлэний хатуу юм байж ахын тэр. Нинжи сандрал пүүх ба чи ямар балиар юм бэ? Би наатаж харж чадахгүй чи бусдайгаа яг адилхан гайж дутсан байж тээ гэж. би чам юм харуулсан. Энэ Юу энэ ачаа? шумуулны цацлага хэрэг болж магадгүйгээ авсан. Хөөе тэгээд шумуулны заслахаа яагаад заавал тийшээ хийж байгаа юм бэ те? Сэ банцанда хайцсан уу? Битээ хоог тариад наагаа. Алим наашир. Нөхөрсөөр тэрвэрлдээ. Би хэрэггүй гэж хэлснэ. Мартдаггүй. Ахин зураг цолигдоход нарантуул зах дээр үйл явдал өрнө. Хүү эн чинь нөгөө бас киноны хэд харагдсан хоёр байна шүү дээ. Оо халаасны улгаачтай байсан байж тээ. Чадал байвал аха бас аваад эсвэл цаашгүй цөөхөн хиддээ ботхтай лооч энэ пистанууд зан шот энэ чорт миний ах бүгд нооч Эргээ тартал цагдаа байж байх нь тэр. За ягаана карма үзлэгт. Яасан би. Тэр эцэг 5,000 төгрөг хаавна. Юу яа. Би харин шодраа гэж байна шүү. Яарсан шүү. Дэлэг сатаалдаг. Ажлын мэслэн шахуулчихжээ. Инг. Ард мэтэ хийсэн шүү дээ. За баярлалаа гоо дараад штэ багт. Шууд усан дарлаа. Эсгэлэн нүцэд шүү дээ. Хортон дамжуулж шээ. Юу дамжуулсан бэ? Юу шахах юм шиг. Энэ өөр ярилдаггүй шүү дээ. Яа тэр юм шүү. Яач вэ? Байдаг юм шиг шүү. За ингээд дахин зураг шилжихэд Бат нинжигийн ахын машиныг угаач байна. Гэтэл өнөөх үлбис өмгөөлөгч судлагчсан байдаг. Өнөөх өмгөөлөгч нь манай халаасны өдрөөл надад тусал. Би нэг хоёрыг зогсоолох хэрэгтэй байна. Гэхэд манай халаасны хоёр татгалцсанаа. Өмгөөлөгч татгалцсан ариуг аваад ширүү угаасаар сүрдүүлж эхэлнэ. Хөөе гүлэг минь. Чи гаралцлахыг болгож талуул байсан шүү дээ. Би чамаа өмгөөлөөр хэдэн удаа аварч харсан мөлий. Эд эсвэл хамаат чи мартчих юм уу? Сураг хулаач чамаа ангуучлаа. Чамд ер нь тоогоноос амьд гарч ирэх хоншор байгаа юм. Тав 4 3 Яа юм бэ хөш. Бичлэг хийгээд хамгүй юу? хоногийг чинь тоолж байна. Манай хоёрч цагдаад иршээд яагаад тгээс сулж байгаа юм бэ гэхэд тэр хүмүүс сэтгцэн өвчтэй. Ямар ч хэрэг үрэх чадвар байхгүй. Тийм болохоор та хоёр цаашдаа сонор тэрэмжтэй анхааралтай байхыг тэдэнд анхааруулдаг. Юу? Чи намайг хизээч зовоож шархлуулах зүйл хийхгүй үсттэй. Би чамд бол амлаж чад. Манай аав гэдэг хүн өөр эмэгтэй дагаа явцсан. Тийм болохоор л би чамаас асуусан. Хайрыг урах заавал шүү дээ.
Бусууд яагаад заавал харилцаагаа төвөгтэй болгох юм бол? Них ядаргаатай. Тэнтэй. Тэгээд бүгд бие биенээсээ салцгааж хүүхдүүд өнгөршүүл. Өөрсдөө нэг л том Холливуудын одууд модууд гэж боддог юм шиг. Анимал шиг орондоо явуултна. Манай ээж аав эмээ өвгөөгийн үед бол тийм байхгүй. Бүгдээрээ л амьдралах эзэн. Ер нь энэ утгагүй архитэлт. Завхаарл хинт ирэхт. Нинжээ. Оо. Чи намайг багт юунаас битээ хаваарай. Би чамайг хамгаална. Хөөхөн байгаа өстэй манай хоёр бүрээ. Манай хоёрыг ингээд гоё алхаа явж идэл өнөөх хүмүүлч болон халаасны хоёр чинь манай хоёрыг машин чихээс суулгадаг. Нохооны эзэн Батын хүзүүнд хутгах тулгаж сүрдүүлээл. Харин өнөөх нь Нинжигийн амийг дарна. Харин өмгөөлж тэдэр сандан надад на хууль мөл чи үйлчлэхгүй заяо. Наад буу гिचиг чинь бандийн нүдэн дээр гуруула цуурч орно мэтэргээл. Энэ бүх адармаа ингэж нэг юм намжнаа. Яа, гар хугацаа. Баачлаарай. Яайста. Би хэрэг хариуцах чадваргүй шүү. Наг хармат намайг галзуу гэдэг батлсан бичиг байгаа. Яайста. Хой чи намайг сонсч юу? Гар. Өчтөн шүү. Би хүнд өчтөн шүү. Маш хүнд өчтөн. Үүний дараа Бат Нинжиг авда үзүүлтэл тарих толгойд нь битүү дөргөлт хүнд гимтэл алга байна гэх баяртай мэдээг дуусгана. Миний хүүгээ харцсан гэрэлтэй. Сайхан харагдчих. Энэ охин их сайн хүүхэд байлаа шүү. Би үнэхээр чин сэтгэлээсээ Нинжин тайртай. Нөхөч навах яг л залмаас шиг харагдчих. Маш аав өнөрлөө. За болоо. Хавцараа. Аз жаргалтай төгсгөл гэж бодож гинөө. Үгүй дээ. Кино дуусах бүр яагаач хөө заяа. Одоо өөртөө үз. Чамд орсон би бодлохгүй. Нулимс хэрэг хартаг минь нотлохгүй. Шүргээдэл таггүй миний хамаг би. Зүмсэн мен чиний тийм. Инэдийн цанингийн
харахаас өөр Хайртай хүний алдсан нэмжин ямар алиг байх вэ хөрхий. Сэтгэлдээ бол алидий өгч гисэн. Өдөр хоногуд амьдарч байгаа, амьсгалж байгаа бүхний тамшиг санагдана. Ганцхан надад зориулж нүрэ бүтэтгэх чинь гангахын цэцгийн тоосор сэлжээ. Чи би тайр уучрах ясгүй хүмүүс ба намайг хүлээлгүй өөртөө тохирох хүнийг жаргалч нь байсан инээд одоогоо нэг ба Нойрны эмх тунгаар хэрэгэлдэг болж бараг л эрүүл босгон шиг болсон байдаг. Зүгээр орчих уу? Зүгээр орчих. Ууг нь бүх зүйлийг маш үнцэнтэй. Нандин ихлүүлэн гэж бодсон. Ядаж ганц хот өмсүүлчихгүй явд. Хайр бол үнэртэй. Танаа маамуугийн үнэр тэндүү тансаг байгаадтэй. Хайр харагддгүйч үнэртдэг тийм үү? Бэнэ. Яагаад уцаас алхаж утаач? Зүгээр үү? зүгээр хаа. Санаа чинь зовооцсон уу? Санаа зовлгүй явах тэ энэ. Чи хаана юу? Дүүн үнэл хэлээ. Та бити урлаарай. Зүгээр явах та шууд хэл. Би бата анх танилцсан газар л очичоод ирээ. Зүгээр л залбирчаад ирээ. Одоо надад залбирхаас урч чадах юм алга. Цаад. Бидэд тэл явар. Ах нь яваад очих юм уу? Хэрэггүй. Өмнө нь яваал ирээ эцтэй. Дүүн зүгээр л залбирмаар байна. Чи тэгээд одоо байна уу? Тэнд байгаа юм уу те? Чанхлаасаа байгаагүй юм шиг. Ингээд байхгүй болчих байсан үү те? Зүгээрээ. Би чам яаж тэнэгдэжсэн. Уучлаа. Зүгээр л. Хүрээдэртэх үү? Юуч би хиймээргүй. Хүрээдэр. Хөөхөдөө бүр зүрх хэмтэрчлээ байна. Нэг сэрэ тартал өнөөх өвөө нинжин гухтан авдаг. Тэгээд түүнийг гэрлөө оруулж ирээд өвөө нэгдгээс ахиул хийдэг. Энд 300 жил амьдарч байна гэж хэлдэг. Нинжиж юу гэж тэхэвдээ та одоо юугаас солиороо итгэмээргүй яриад байгаа юм бэ л гин. Гэтэл өвөө түнд хайртай хүний алдсан шаналлыг юу ч итгээдгүй юм. Энэ олон жил надад хинч хоолунд цай өгөөгүй. Би чамд баярлан сэтгэлдээ илэрхийлж хайртай үтэйг ахин их уулзах боломжийг олгоё. Замын дэрэгдэх шонгууд бүгд өөртөнцөө хаалгатай. Чи яг 94 дэх шон дээр очиход цаг хугацаа эргэж яг та хоёр анх уулзж байсан өдрөө очино. Нар бухаас өмнө амжиж тийшээ очорой хэмээн нинжинд хэлдэг. Нинжин батын дүгээс нь ундаг дууг нь аваад буцаад явдаг. 1 2 3 4 ингэж явсаар яг 94 дэх шон дээр иртэл юу ч болдоггүй. Яг тийм. Яараа гэсэн. Яалаа гэж. Ээжигээ амьд хот. Охин би. Чи тэрэнгүүгээр амьсгалж чадахгүй байгаа зү. Нинжээ.
Хичээ ажиллаж ял. Таалгаад ах. Өглөөсөр хэд ч миний дэргэд өөр надад юу хэрэгтэй гэж өдий зэрэгтэй байж үлдснээс надад итгэвэл огт ганцаар дулахгүй ойлход Кино маань ингэж дуусдаг. чиний тухай бодлоо туулаад би нуулаа. Хүүх за ёстой хайрыг харуулсан янзын кино шүү те. Мэдээ жоохон үлгэрийн ч гэсэн. Энэ амьдралын хамгийн сайхан нь юу юм бол хайртай хүнтэйгээ л хамт байх. Баянч байсан, ядууч байсан, хайртай хүнтэйгээ л хамт байх шиг аз жаргал хаач байхгүй. Бас нэг өөр сургамж хийвэл хайртай хүн чинь хажуучин байвал маш сайн үнсэлцэх хэрэгтэй шүү заа юу. Тийм ээ. Чи зөв сонссон. Зүгээр л үнсэлц. Яг одоо хажуучин байвал шууд үнсэлц. Хэрвээ хажуучин байхгүй бол уулзаад үнсэлц. За ингэж хүн амьтад үнсэлцэх зааж хахаар би өөрөө үнсэлцэх хүнээ олд юм уу? Гадаагаараа шууд хамгийн ихэд таарлын эмэгтэй дээр очиод хоёулаа үнсэлцээ гэвэл яа тийм бол. За би барыг алуулах баха. Өли. За тэгээ энэ удаагийн бичлэг маань энэ өндөрлж гин. Тэгээ дараагийн бичлэгдээ тун удахгүй уулзна. Тэгээ хүртэл төр баяртай. Бай. Би тэ хэрэг гэж хэлснэ.